Лиан авг хэдийгээр зэлүүд нутагт оршиж, амьдралын нөхцөл асар хүнд байсан ч эмийн ургамал элбэг ургадаг нэгэн газарт хэдэнд байлаа. Тэр нь Лиан авгийн эмийн уул юм. Лиан авгийн эмийн ууланд тэнгэр газрын анхдагч цэн арай илүү өтгөн тул энд эмийн ургамал ургах боломжтой. Иймээс энэ газрыг арайхийн нэгэн сүнслэг газар гэж тооцож урна. Гэвч сүнслэг газар хэмээн нэрлсэн нь зөвхөн хоосон зүдүү Лиан авгийнхэн дээрх харьцуулгадаар хэлсэн хэрэг. Хэрвээ том авгуудын дунд тавьбал энэ эмийн уул онц гойд харагдах зүйлгүй. Учир нь их зэлдэг нутагт тэнгэр газрын цэн арай өтгөн ийм газрууд олон бий. Ерөнхийдөө том авгууд суурэ сонгохдоо байгаль, газрын энерги сайн тогтсон газрыг илүүд үздэг. Ийм газрууд нь баялаг арвын байхаас гадна дайчдын бэлтгэл сургуулиарт нь ч ашигтай. Хамгийн чухал нь ямар учиртай тодорхойгүйч хүчирхэг араатан зэрлэг амьтад ихэвчлэн ийм сүнслэг газарт ойртохоос зайлсхийдэг. Ингэснээр авгийн иргэдэд чухал аюулгүйн хамгаалалт бүрддэг. Мэдээж заримдаа шархацсан эсвэл өдөөгдөм уурсан араатан юу ч үл хайхан дайрч орвол зарим жижиг авг бүхэлдээ мөхөгч тохиолдол бий. Гэвч аливаа зүйл ашигтай байх тусам сөрөг талтай. Сүнслэг газар ихэнх араатан зэрлэг амьтдыг холдуулдагч, үүний зэрэгцээ ойр орчмын амьтдыг тун ховор болгодог. Ан авлах хамаргүй, хаяа таарах хэдхэн туулай, бор гөрөөсч аль хэдийн баригдаад дууссан байдаг. Тиймээс энгийн нөхцөлд зөвхөн нэл ягаан цуст дайждал их зэрлэг нутгийн гүнд нэвтэрч ан ав хийж чадна. Их зэрлэгдэх сүнслэг газрууд нь угаасаа ховор нандин нууц. Лиан авгийн энэ эмийн уул бол тэдвэрийн дундаас чансаа муутайд тооцогдно. Үгүйсэн бол Лиан авг ийм газрыг хадралж үлдэх боломжгүй байх байлаа. Хэдийгээр чансаа муутайж Лиан авгийнхний хувьд энэ уул үнэлж баршгүй эрдэн бөгөөд авг оршин тогтнох үндэс юм. Иймээс тосхоны хүмүүс ууланд гарч эмийн ургамал түүгээд буцах бүрдээ заавал нарийн нэгжлэгт ордог. Энэ нь хэн нэгэн эмийн ургамал нууцаар авч гарахаас сэргийлсэн хэрэг бай. Юу нэмийн сагсаа үрээд Жан Сярогийн хамт зэрэгцэн архаж байлаа. Тэр дөнгөж сая Жан Сярогоос тулааны замналын шатлалын талаар асуусан юм. Тулааны замын хамгийн доод төвшинг Эгэл цус хэмээн нэрлэдэг. Энэ төвшөнд хүйсэн дайчдыг Эгэл цусны дайчин гэнэ. Эгэл цус гэдэг нь яг таг тогтсон шатлал биш. Харин тулааны урлагаар хичээлдэж буй хүмүүсийг ерөнхийд нь нэрлсэн ойлголт юм. Эгэл цус гэдэг нь энгийн хүний цус гэсэн утгатай. Эгэл цусны дайчин гэдэг нь үндсэндээ жирийн хүний хүрээнээс бүрэн гарч амжаагүй дайчин гэсэн үг. Тэд хэдийгээр тулааны урлагаар хичээлдэгч мөн чанартай эгэл химээх хязгаараас салж амжаагүй байдаг. Гэсэн ч эгэл цусны дайчид жирийн хүмүүсээс хавьгүй хүчтэй. Тэд бар эрвсийг гараараа урах чадaltaй, морь мэд хурдан гүйдэг. Эгэл цусны шатлал 5 давхаргад хуваагдана. 1-р давхарга бие бэхжилт, 2-р давхарга амьсгал уртсах, 3-р давхарга аянгат дуу, 4-р давхарга судас нээх, 5-р давхарга ций удирдах. Бие бэхжилт шатанд дайчин бие махбодоо тасралтгүй бэхтгэлээр бэхжүүлдэг. Жим өргөх, гүйх, тулгуур дээр цохих, тулуулдах зэрэг дасгалыг хүн орхоотой, бугын эвэр, араатан амьтны мах зэрэг үнэт тижээлтэй хавсруулснаар яс булчим, шүрмэс аажмар чангарч, хүч чадал, хурд эрс нэмэгддэг. Юун одоогоор бие бэхжилтийн төвшөнд байлаа. Түүний хүч 2-300 жин хүрч, хурд нь Жао Тийжүүгийнхоос 2 дахин илүү болсон байв. Энэ талаас нь харвал юун жирийн бие бэхжилтийн дайчдаас хавьгүй давжээ. Тэр дөнгөж 11, 12 настай мөртлөө биеийн чадамжаараа нас бие гүйцсэн эртээ энэ зэрэгцэж байлаа. Гэвч бие бэхжилт шатна тулааны жинхэнэ замналын эхлэлч бич хэлэхэд бэрх. Эгэл цусны 2-р шат болох үргэлжилсэн цийн биеийн суур хангалттай бэхжсэний дараа амьсгал жигдэрч дотоод ций урсгал тогтвортой болдгийг хэлнэ. Хэрвээ энэ шатлалыг дээд хэмжээнд нь хүртэл хөгжүүлбэл нэг амьсгаа авахад амьсгал нь могоо мэт мушгиран үргэлжилж, нэг үлээхэд ций сум мэт харуулж гарна. Үүнийг амьсгаа авахад могоо мэт, үлээхэд сум мэт хэмээн нэрлэдэг. Ялангуяа өвлийн улиралд энэ илүү тод харагдана. Амнаас гарсан ций 4-5 тохой зайд хүрч, бүр нэмгэн цаасыг ч нэгт сүлбэх чадaltaй. Амьсгал уртсах шатанд хүрсэн дайчдын зүрхний цохилт жирийн хүнийхээс 3 дахин удаан боловч нэг цохилтоор шахах цусны хэмжээ илүү их, илүү тогтвортой байдаг. Ийм дайчин хурдан морины хойноос хагас цаг тасралтгүй хөөсөн ч нүүр нь улайж, зүрх нь довдлохгүй хэвээр байна. 3-р төвшин
Аянгат дуу төвшин гэдэг нь махан бие бүрэн уялдаа холбоонд орж, арьс, мах, булчингийн бүрхүүл, яс хүртэл туйлын бат бөх болж, биеийн бүх хэсэг төгс зогцсон ажилдаг шат юм. Хөдөлгөөнгүй байхдаа хорвотон хэвтэх хорт могоо мэт нам гүм, хөдөлмөгцөө туулайд дайрах арслан мэт догшин болно. Аянгат дуу төвшний дайчин махан биеэ бүрэн төгөлдөржүүлсэн байдаг тул бүх хүчээ дайжлахад бие доторх яс, үе мөч хоорондоо шүргэлцэн бүдэгхэн аянгийн дуу мэт чимээ гарна. Аянгат дуу хэмээх нэршилж үүнээс улбаатай. 4-р төвшин судас нээх. Судас нээх төвшин гэдэг нь биеийн 12 үндсэн судас болон жин, дуу 2 онцгой судасыг нээж судсуудыг бүрэн нэвтрүүлдэг шат юм. Энэ төвшнийг давсны дараа тулааны замд орсон хүн тэнгэр газрын анхдагч цийг мэдэрч чаддаг болно. 5-р төвшин ций удирдах. Ций удирдах нь судас нэхтэй харилцсан уялдаатай шат. Тулааны замын хүн тэнгэр газрын анхдагч цийг мэдэрсний дараа түүнийг биедээ татам оруулж удирдаж сурна. Ций удирдахыг дээд зэгт нь хүрэхэд анхдагч цийн бие махбодыг нь өөрчилж нэгэн томоохон хувирал явагдана. Ингэснээр дайчин дараагийн их шат болох нийл ягаан цусны хүрээд жинхэнэ утгаараа хөл тавина. Яг үнэндээ нийл ягаан цусны хүрээл тулааны замын жинхэнэ эхлэл юм. Энэ хүрээг нийл ягаан цус хэмээн нэрлэдгийн учир нь дайчин махан биеэ тодорхой төвшөнд хүртэл бэхжүүлсний дараа тоо хэмжээний өөрчлөлтөөс чанарын өөрчлөлтөд шилжин нийл ягаан цуст дайчны заагийг давах мөчид бүх биеийн цус нь мөнгөн ус мэт өтгөрдөгт оршино. Тэрхүү цуснаас туслахын авч нарны гэрэлд харуул цусан дотор нь ягаавтар алтлаг туяа цайран гялалцах нь тодхон харагдана. Ийм учраас уг хүрээг нийл ягаан цусны хүрээ хэмээн нэрлэдэг. Нийл ягаан цусны хүрээнд хүрсэн дайчин аль хэдийн асар хүчрэхэг болж ганцаараа нэг жижиг овгийг тэжээх чадaltaй болдог. Иймээс их зэрлэг нутагт нийл ягаан цуст дайчид туйлын өндөр байр суурьтай. Нэг нийл ягаан цуст дайчин дунд жижиг хэмжээний альч овогт очисон бараг л эзэн хаан мэт орших бөгөөд бүх овгийнх нь түүний захиргаанд орж овгийн дээд ирэх мэдэл амь нас шийдэх эрх хүртэл түүнд төвлөрнө. Овгийн хамгийн үзэгсэлэнтэй эмэгтэйчүүдийг ч саадгүй хүртэх хэрэгтэй бөгөөд эмэгтэйчүүд нь өөрсдөө нийл ягаан цуст дайчны анхаарал дүрцсэндөө бахархна. Бүр овгийн тэргүүний охин хүртэл дуугүйгээр түүний орог руу очихоос татгалзахгүй. Энэ бол аргагүй хэрэг. Өдөр бүр шингэн шүлэдэж, маргааш амьд үлдэх хэсэг нь тодорхойгүй нэгэн охины өмнө гинт баатар гарч ирэн хамгийн элбэг хоол, хамгийн тайван амьдралыг өгч чадна гэвэл тэр яаж өөрийгөө түүнд даатгахгүй байх вүлээ. Энэ эрен үед хүмүүс хүчтнийг шүтдэг. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд бүрч тийм. Ёон минь, би дээш авираад эмийн ургамалт үе. Доош шидфэт нь чи доороос тосоорой. Жиан Сяро ийн хэдэх зуура аль хэдийн нэгэн оронгийн ургамлаас барин авирж эхэлжээ. Ян овгийн энэ эмийн уул асар уудам төдийгүй уулын хэлбэр нь тун ихц аюултай байв. Ихэнх үнэт эмийн ургамал хад асхны ханан дургадаг тул түүх амаргүй. Хад асгаар авирч эм түүх нь байнга амь насаа алдах эрсдэлтэй ажил бөгөөд Июн өмнө нь яг ингэж унаж өгсөн билээ. Июн арайхийн дахин амьд үлдсэн болохоор Жиан Сяро түүнийг дахин хад асгаар авирахыг юу ч болсон зөвшөөрөхийг хүссэнгүй. Гэвч Июн эгчийгээ аюулд оруулахыг яаж зөвшөөрөх вүлээ? Эгчээ, та доороо үлдэж эмийг нь түүгээрэй. Дээрхийг нь би хий гэж тэр хэлв. Ёон минь, битри садоророй. Чиний бие дөнгөж дээрдсэн. Дээш авирах тэнхэл хаанаас гарах юм гэж Жиан Сяро хэлж байтал хоолойд нь өвн тэглэв. Тэр Июн гинтхэн биеэ өргөж нэг үсрэлтээр оронгийн ургамлаас шүүрэн авч сармагчин мэт шаламгаа авирж байгааг нүдэрэ харлаа. Юун минь. Жиан Сяро нүдэ бүлтийлгэн Июн хийн дээш мацаж бараг босоо хад асхаар тэгш газраар алхах мэт авирж байгааг харав. Юун хизэнээс ингэж шаламгай барчихав. Хад асхаар эм түүхэд зүгээр л өндөрт авирч чадна гэдэг хангалтгүй туршлах хэрэгтэй. Эмийн ургамлын зан чанар хамгийн магадaltaй ургах цэгийг мэдэх шаардлагатай. Зарим ургамал сүүдэрт дуртай, зарим нь нар дагна. Зарим нь хуурай орчныг, зарим нь чихтэй газрыг илүүд үздэг гэх мэт. Июн өчигдөр эмийн ургамлын талаар нэлээд хичээнгүүлэн суралцсан ч мэдлэг нь хязгаартай хэвээр байв. Тэр эхэндээ өөрийн шалмгаа хөдөлгөөнөөр энэ дутагдлыг нөхнө гэж бодсон ч удалгүй хэрэггүй гэдгийг ойлгов. Июн хад асгаар 7-8 метр орчим өгссөний дараа урагших нь нэгэн том чулууны доороос бүдэгхэн гэрлийн цэгүүд хөөрөн гоч байгааг гинт олж харлаа. Тэдгээр гэрлийн цэгүүд агаарт хэдхэн хором саацсны дараа гинтхэн түүн рүү нисэн ирж шууд Июны цээжинд шингэн орлоо.
Тэр даруйд Нил Ягаан болрын үл мэдэх сэрүүн мэдрэмж илт тодорч, энерги нь цусны судсаар дамжин дөрвөн мөч бүх биеэр тархахад юунд асар таатай санагдав. Энэ бол эргэлзээгүйгээр Нил Ягаан болор энерги шингээж буй хэрэг байлаа. Тийм байж болох уу? Юу нь хэдхэн хөдөлгөөнөөр дөхөж очиод толгоогоо цохиулах нь том чулууны доогуур харвал тэнд гал улаан өнгөтэй атга гаруй хэмжээтэй нэгэн жимс тодхон харагдав. Дань жимс. Нил Ягаан цусны хүрээний доод зэрэглэлийн эмийн ургамал. Насжилтыг нь харуул дор хаяж 20 гаруй жил их байлаа. Юун дотроо баярлан түүнийг түүхээр гараа сонготол жимсний гадаргаас дахин нэгэн гэрлийн цэг аажмар хөөрч түүний цээж рүү нисэн орлоо. Хэдхэн хормын дараа 3 дахь 4 дахь гэрлийн цэг. Гэрлийн цэгүүд улам олширч харин дайн жимсний гадаргуу дээрх гялбаа нь үл анзаарагдан байдлаар аажмар бүдрэж эхлэв. Анхааралтай ажиглахгүй бол юр анзаарахгүй. Нил Ягаан болор дайн жимсний доторх энергийн цэвэршлийг шингээж байлаа. Энэ Нил Ягаан болор эмийн ургамар доторх энергийг хүртэл сорж чаддаг гэж юу? Тийм юм байна. Эмийн ургамал дагуулддаг эмийн хүч гэдэг чинь угтаа нэг төрлийн энерги шүү дээ. Дайчин эмийн ургамал идэхэд биеийнх нь хүч чадал нэмэгддэг нь бие махбод нь эмийн хүчийг шингээж тэнд буй энергийг боловсруулсантай холбоотой. Юун гинт ойлгож авлаа. Сүүлийн өдрүүдэд тэр нэлээд туршилт хийж, гал, халуун ус, үрж цахилгаанжуулсан бүдүүн даавуу зэрэг өөрийнх нь бодлоор энерги агуулсан элдв зүйлсийг бэлтгэсэн ч Нил Ягаан болор тэдгээрээс юу ч сорж аваагүй. Одоогоор Нил Ягаан болрын сорж чаддаг энерги гэвэл оддын гэрэл, зэрлэг араатны яс, эмийн хүч, мөн Ян Чэньюгийн биеинд нь шахсан анхдагч ций байлаа. Сайтар бодоход хийсвэр мэд оддын гэрлээс бусад нь бүгд энэ ертөнцийн тулааны замын хүмүүстэй шууд холбоотой зүйлс байв. Бүр оддын гэрэлч гэсэн тулааны замтай холбоогүй гэх баталгаа үгүй. Энэ ертөнцид оддын гэрлийг шингээдэг бясалгалын арга байхыг үгүйсгэх аргагүй. Харин зэрлэг араатны яс, эмийн ургамлын хувьд бол бүр тодорхой. Эдгээр нь дайчны бие махбодыг сайжруулж, цус махыг цэвэршүүлдэг ховор нандин зүйлс. Иймд зөвхөн тулааны замд хэрэглэгддэг ийм төрлийн энерги л Нил Ягаан болорт шингэдэг бололтой. Гэхдээ Нил Ягаан болор дань жимсний доторх эмийн хүчийг сорж авсан юм чинь тэр жимс цаашид хэрэгтэй хэвээр үлдэх үү? Магадгүй аль хэдийн хэрэггүй болсон байх. Дань жимс гаднаасаа бүрэн бүтэн харагдавч үнэндээ бол сайхан харагддаг хаягдал эмэл болж үлдсэн. Бүр энгийн эмийн шарнаас ч дор байж мэднэ. Юун мэдэж байлаа. Дань жимсийг шууд эддэггүй. Заавал тусгай аргаар чанаж боловсруулдаг. Харин тийм арга барилыг овгийн дээдсэл мэддэг. Зөвхөн дань жимсч биш. Лиан овгийн эмийн уулын бусад эмийн ургамал ялгаагүй. Энгийн хүн шууд эдвэл эм биш. Харин гэдэс цоолох хор болдог. Ашиг тус өгөх нь бүхэл. Эмийн хүчийг шингээж чадахгүйгээс болж гэдэс нь айхтар өвдөж. Бүр 7 нүхнээсээ цус алдан үхэх аюул. Хэрвээ тийм биш байсан бол Ян авог эдгээр ядуусыг уусанд энэ түүхээр явуулахдаа ингэж тайван байхгүй. Тэд түүж яваад хулгаагаар эдэх эсхийг хэн мэдэх вэ? Гэтэд одоо Нил Ягаан болор дань жимсний эмийн хүчийг сорж яваад буцаан юуны биед шингээж өгж байхад юунд ямар ч хор нөлөө мэдрэгдсэнгүй. Энэ л Нил Ягаан болрын гайхамшиг байв. Анхандаа догшин барьцгүй энергийг энгийн хүний биед тохирох зөөлөн энерги болгон хувиргаж, юуныг уулын эмийн ургамлыг дур мэдэн шингээж хэрэглэх боломжтой болгожээ. Хэнд ч мэдэгдэхгүйгээр. Үнэхээр тэнгэрч мэдэхгүй, газар ч анзаарахгүй. Үүнийг ойлгосон юун өөрийн ирэхгүй инээмсэглэв. Юун минь чи юунд инээгээд байна вэ? Доороос Жан Сяро чанга дуудав. Тэр юуныг унчихъя гэж байнга санаа зовж байлаа. Ийм өндрөөс хад чулуун дээр унуул төгсгөл нь ойлгомжтой. Шаро ихчээ, та үүнийг хараач. Юун эмийн хүчээ бүрэн алдсан дань жимсийг тастаж аваад доош шидэв. Дань жимс үү? Ямар том юм бэ? Жиан Сяро эхэндээ баярлсан ч удалгүй сэтгэл нь гундуу болов. 20 гаруй жилийн настай дань жимс бол үнэхээр сайн юм. Гэвч дүүн хэрэглэх хэрэггүй. Эцэст нь овогт тушааж хідэн хөгшчүүдэд чануулаад Лиан Чэньюгийн биеийг угаахад л зориулагдана. Гунигтай бодолтой нь Жиан Сяро дань жимсийг эмийн сагсанд хийлээ. Тэдний даалгавар бол хүн бүр 8 ян эм түүх. Үүнийг хамгийн доод зэрэглэлийн эмийн жингээр тооцдог. Харин 20 гаруй жилийн настай дайн жимс шиг үнэтэй эм бол жингэн илүү тооцно. Хэрвээ өнөөдөр ийм аз үргэлжилбэл дор хаяж хүнсээ алдахгүй үлдэх нь бодох тусам харамсалтай.
Өөрсдөө амь насаараа дэнчин 50 эм түүж байж, аз дарж, ховор нандин эм олсон ч эцэстээ бүгд өөр хүнд очино. Юун минь боллоо шүү. Цааш битгий авир. Жиансяро юун аль хэдийн 10 гаруй метр өндөр давилсныг хараад сэтгэл нөвдөм хашгирлаа. Хичнээн хичээсэн ч түүсэн юм нь эцэстээ бусдынх л болно шүү дээ. Гэвч юун сонсоогүй мэт дүрсэглээ. Учир нь тэр ойролцоох хадан дургасан, хазгай хүзүүтэй нарсны дэргэд сүнслэг гэрэл цохууж байгааг олж харсан юм. Тэнд эмийн ургамад байлаа. Юун хитгэн хөдөлгөөнөөр тийш очоод нэг гараараа нарсны их биеэс зуурч, нөгөө гараараа үндэснийх нь орчмоос жижиг шүхэр хэлбэртэй эмийн ургамтыг болгоомжтой тасдав. Харл инжи, дан жимснээс ч илүү үнэтэй юм. Юун дотроо баярлан харл инжид агуудагдах энергийг хайр найргүй сорж ямагц, урд өмнө мэдэрч байсан таатай мэдрэмж дахин төрөв. Харл инжийн энерги зүрхэнд нь орж, цусаар дамжин биеийн бүх хэсгээр тарах нь цус махыг нь тэжээж байлаа. Юунд таатай мэдрэмж төрж, бараг дуу алдах шиг. Эцсийн эцэст юун сүүлийн өдрүүдэд байнга өлсвөлэн явсан. Язангуяа цус махаа цэвэршүүлсний дараа бүр нүд нь ногоорох шахам өлссөн. Ганцаараа ан хийх чадвар хараахан байгаагүй батлаа. Бие нь хурдцтай өсөж, асар их энерги шаардсаар байв. Их хэмжээний хоол идэх нь энерги өгнө. Гэвч энгийн хоол яаж эмийн урмалгаа зүүрлэх вүлээ? Энэ ганц дан жимс, энэ ганц харл инж, юуны хувьд жинхэнэ цасан дээрх нүүрс байлаа. Юун харл инжийн энергийг нэл ягаан болор сорж авсны дараа цусны эргэлт дахин явагдах тусам эмийн хүч нь биеэр нь тархна. Тэр өөрийгөө хүчээр дүүрч байгааг мэдэрлээ. Бүр хараан чирс сайжирч, урд нь 10 метрийн цаадах шоргоолжийг бүдэгхэн хардаг байсан бол одоо толгой, цээж, хэвлий, нарийнхан 6 хөлийг нь хүртэл тод харж чаддаг болжээ. Харл инжийн харааг сайжруулах чадвартай. Юун эмийн ухаанд гүнзгий нэвтэрсэн хүн биш ч гэсэн ийм доод зэрэглэлийн эмийн ургамлын нөлөө үнэндээ ингэтлээ илэрхий байдаггүйг ерөнхийд нь мэдэж байв. Овгийн хөгшчүүд ч гэсэн их хэмжээний эмийн ургамлыг хамттан чанаж байж л арайхийн баг зэргийн үр дүнд хүрдэг. Харин өөрөө нэл ягаан болроор эмийн ургамлыг шингээхэд үр нөлөө нь шууд илэрч бүр тун тодорхой байлаа. Энэ нэл ягаан болор эмийн нөлөөг дор хаяж хэд нугалж нэмэгдүүлдэг бололтой. Юун эмийн хүчээ бүрэн алдсан арь хэдийн дээд зэрэглэлийн эмийн шаар болсон харл инжийг Жиансяро руу шидэв. Харл инжи, юун минь чи яаж ийм азтай байна? Жиансяро үнэхээр итгэж ядна. Ийм зэрэглэлийн эмийг ердөө нэг өдөрт ганцыг олвол их юмд тооцогдно. Харин юун өнөөдөр дараалан 2 ширхэг ийм сайн эм олсон нь аз үнэхээр тэнгэрт таджээ. Юун инээмсэглээд юу ч хэлсэнгүй. Нэл ягаан болор байхад тэр сүнслэг эмийн ойролцоо очихол юм бол гэрлийн цэгүүд гэрэлт цамхаг мэт босон ирж замчилдаг. Тэгэхээр сайн эм олдохгүй яах вүлээ? Энэ үед юун аль хэдийн 10 хэдэн метрийн өндөрт авирсан байв. Гэвч 2 ширхэг эмийн ургамлын эмийн хүчийг төгс шингээсэн тул бие нь улам сэргэлэн дахин 10 хэдэн метр авирагч амархан мэт санагдана. Гэхдээ юун хитрхи олмын анхаарал татахыг хүссэнгүй. Тиймээс доош бун өөр газар руу шилжиж эм түүсэр байлаа. Юун сорж авна, түүж авна, бүгдийг нь ашиглана гэсэн үндсэн зарчмыг баримталж таарагдсан эмийн ургамлыг салхи шуурх шиг хуу хаман авна. Тэр Лиан овгийн эмийн уулыг яг л өөрийнх нь азийн газар мэт саналаа. Сүүлийн өдрүүдэд үлсгэлэн явж, бясалгалт хэрэгтэй энерги дутагдж байсан түүний хувьд энэ эмийн уул гинэт бүх том асуудлыг нь шийдэж өгчээ. Юун нэгэн өндөр хад асханд авирлаа. Энэ газар их өндөр, жирийн үед хэнч гарч чаддаггүй тул Жиансяро доороос нь юун юу хийж байгааг огтхонч харж чадсангүй. Юун минь болгоомжтой байна шүү. Жиансярогийн хоол хадны ороолоос сонсогдно. Салхи хүчтэй тул дуун тасалдан бүдэгхэн хурч байв. Шаро ихчээ санаа зовлтгүй. Би мэдэж байна. Юун уулын янгар шиг шалмгаагаар хурц ирмэхтэй овгор товгор чулуун дээгүүр үсчинэ. 3-4 метрийн өндөртэй хад асхыг тэр хаднаас 2 удаа тулж нисэх мэт даван гарна. Тэр үед түүний хараанд нэгэн том чулууны ан цаваас нярай хүүхдийн атга орчим хэмжээтэй гэрлийн бөөгнөрл хөөрөн гарч ирэв. Энэ гэрлийн бөөгнөрл нь юуны өмнө харж байсан агч гэрлийн цэгээс 10 дахин хурц гэрэлтэж байлаа. Эн чинь юун дотроо зочив.
Ийм хурц гэрэл цацруулж байна гэдэр нь чулуун завсарт дарагдсан энэ сүнслэг юм маш ховор нандин байгааг илтгэн. Юун чулууг түлхэн зайдуулж үзэхэд доороос нь мөшгөрөн ургасан ягаан хаш хүн орхоод ил болов. Байрлал нь нууцлаг бас жирийн хүний хурж бошгүй их цахад асхан дургасан тул олон жилийн турш хэнд ч олдолгүй үлдсэн бололтой. Энэ нь юуны аз байлаа. Юун ч ясархсангүй. Нийл ягаан бодроор дамжуулан ягаан хаш хүн орхоодын энергийг бүхэлд нь шингээв. Тэр даруйд нийл ягаан бодор дотор манан мэт бүдэг ягаан гэрэл дүүрч тэрхүү гэрэл юуны биед урсан орлоо. Бие дотор нь халуун урсгал оргилж, судас даган тархан, дөрвөн мөч, бүх биеийг дүүргэж, дотоод эрхтнийг нь тэтгэн, улмаар тарих руу нүксэж байр. Юун 5 мэдэрхүйн улам хорцдохын зэрэгцээ, толгой нь баг зэрэг халж, бие нь хөнгөн хүүх мэт мэдрэмж төрлөө. Энэ мэдрэмж яг л согтуу мэт. Бүх бие нь үүлэн дээр хөөж буй шиг атлаа. Дотроосоо халуун төөнөх бөгөөд юунд шавхагдшгүй их хүч гаргах хүсэл төрүүлж байв. Биеийн задатн нь тэсхийн аргагүй болж, юун эргэн тойрно харвал газарт 200-300 жин орчим жинтэй том чулуу байлаа. Биеэр нь мянган шоргоолж мүлхэж буй мэт санагдаж, заавал нэг юм хийж тайвшрах хэрэгтэй болов. Тэр том чулууны дэргэд очиод нэг амсгаагаар өргөн авлаа. 1 удаа, 2 удаа, 3 удаа. Юун уг чулууг 10 удаа өргөж бүх бие нь халуун хөлсөөр бүрхэгдэв. Гэвч тэр мэдрэмж нь тойлын таатай байлаа. Тэрээр үүгээр зогшилгүй уг чулууг үүрээд сууж босох, мэлхий хараах хөдөлгөөн хийж 20 удаа харав. Хөлн бадаарч бүх хөлс нь халуун дууршин алга болов. Ямар сайхан мэдрэмж вэ? Юун бие үл ялэг хөдлөх хөдөл үе мөчн тас нисхийн дуурна. Дайчин тулааны замын суурэ тавих үедээ зэрлэг амтны яс сүнслэг эмээр бие угааж, махан бие давтаж, сүнс оюунаа чангатагдаг. Үүний дараа өдөр бүрийн хатуу бэлдэрлийг тасралтгүй хийх хэрэгтэй. Хэрвээ нөөц байхгүй, эсвэл тэсвэр төвчээр дутмаг бол тулааны замаар явах боломжгүй. Ягаан хаш хүм орхоодог юун түүсэнгүй. Ийм зэрвэллийн сүнслэг эмийг түүхэн дуйлан тарина. Ялангуяа түүний эмийн хүч аль хэдийн бүрэн сорогдсон тул өөртөө гай тарихыг тэр хүссэнгүй. Жирийн хүн бүтэн өдөржин эм түүгээд ч 8 янжин хүрэх нь бэрх. Харин юун нэл ягаан бодрын чиглүүлэг, хурц мэдэрхүм ачаар хэдэн 10 метрийн цаадах эмийн ургамлыгч тод харж чаддаг болсон тул ердөө ганц цагийн дотор өөрийнхөө болон Жиан Сярогийн хэрэгцээтэй 16 ян эмийг бүрдүүлжээ. Мэдээж эдгээр эмийн ургамал нэл ягаан бодроор нэгэнт шингээгдсэн тул гаднаасаа бүтэн харагдавч үнэндээ бүгд эмийн шаар болсон байр. Юун эмийн саксыг Жиан Сярогийн гарт өгч эмийг дэндүү эрт тушаахгүй байхыг захилаа. Олны анхаарал татахгүй тулд. Юун минь яагаад ингэж хурдан болж байгаа? Жиан Сяро толгой нэргэм итгэж ядан зогсно. Дүүгийнх нь эм түүх хурд үнэхээр хитрхи байлаа. Азтайд байлаа Сяро өгчээ. Би түр доошоо буугаад ирье. Та эндээ жаахан дүр үзүүлээд байж угаарай. Юум үгээ дуусмагц. Уулөө дуруудан салхи мэт давхин модлоо. Яановгийн дасгалын талбайд учгаар бурчинлаг эр талбай дүүрэн цуглаж тулааны бэлтгэд хийж байлаа. Элс шороо босож хөл дороос чулуу үсчин. Тэд бүгд Яановгийн дайчны бэлтгэлийн ангид харьяалагддаг бөгөөд тэднийг удирдан сургаж буй хүн нь Яановгийн дасгалжуулагч Яо Юэн байв. Тэр бол Овгийн ахмад Ян Чин Юй хоёроос бусд нь хүрч чадаагүй эгэл цусны 5 дугаар шатанд хүрсэн 3 дахь хүн юм. Бум бум бум. Нодоргоны салхи эсгэрч хашгираан тэнгэрт хадав. Эдгээр дайчдыг овг бүх хүчээ дайчлан бэлтгэжээ. Өвөл дөнгөж эхэлж их зэлүүд нутагт жавуу чангарсан ч дайчид хөлсөө туслуулан бэлтгэл хийж байлаа. Гэтэл өндөр тавцан дээрээс ажвидаж байсан Яо Юэн хөмсгөө зангидан "Зогс" гэж чангаар хашгирлаа. Түүний дуу газар тэнгэр дөргөөс нь аян гомит нэжигнэж бэлтгэл хийж байсан дайчид тэр даруй зогсов. Би та нарт зааж байгаа луу шүрмэс бар ясны нудраг бол тай шин гүрнээс уламжилсан суур бясалгалын арга. Ердөө 18 хөдөлгөөнтойч хөдөлгөөн бүрийн цаана гүн утга бий. Та нарын хийж байгаа зөвхөн хэлбэр дуурайсан амьгүй хөдөлгөөн чимэгтүүд юм. Яа Юан ганцхан үгээр тэдний олон өдрийн хичээл зүтгэлийг няцаав. Гэвч хинч эсэргүүцэж төрөхөлсөнгүй. Учир нь Яа Юан дайчны бэлтгэлийн ангид асар өндөр нэр хүндтэй. Лиан Чинюиг хүмүүс ирээдүгээс нь болж хүндэлдэг бол Яа Юаныг өнгөрсөн түүх туршлагаас нь болж хүндэлдэг байв. Тэр Лиан Овгийн хүн биш, гаднаас ирсэн нэгэн.
Урд нь Нил ягаан цусны хүрээний дээд хязгаарт хүрч явсан ч дайснуудынх нь хуйвалдаанаас болж хүнд шархатан хүчин унжээ. Ингээд их зэлүүд нутагт оргинож Лиан овогт суурьсан нь олон жилийн өмнөх хэрэг. Хэдийгээр хүчин буурсан ч түүний туршлах хэвээрээ үлдсэн тул түүнийг сургагч байхад хинч дуугардаггүй. Учир нь Лиан Чүньюи бол Яа Юаны шав юм. Та нар Луу шүрмэс бар ясны нударгыг бүүд орд үз. Тайшин гүрэнд хамгийн нандин нь тайшинын ариун ном боловч түүнд хүрэхийн тулд эхлээд шат ахих ёстой. Нил ягаан цусны хүрээ хүрэхээс өмнө энэ нударгыг заавал эзэмшинэ. Тайшин гүрний хааны удмынхан хүртэл үүнээс эхэлдэг. Энэ бол махан бие бэхжүүлэх дээд зэрэглэлийн арга. Үнэлбэл нэг хотож хүрэлцэхгүй. Гэвч тайшин гүрэн улс орноо бэхжүүлэхийн тулд үүнийг олон нийтэд нээлттэй болгосон юм. Та нар энэ нударгыг сурах хувь тохиосондоо талархах. Эгэл цусны 5 дугаар шатанд хүрэхийн тулд дараах дарааллаар ахина. Бие бэхжилт, амьсгал уртсах, аянгат дуу, судас нээх, ци өдөрдөх. Үүний тулд хүч, шүрмэс, булчин, яс, дотор эрэхтнээ нэгэн зэрэг бэхжүүлэх ёстой. Энэ 18 хөдөлгөөнд бүгд шингэсэн. Хэрвээ та нар эхний 6 хөдөлгөөнийг жинхэнэ утгаар нь эзэмшвэл 1000 жинтэй жин өргөж, 9 жингийн ном сумыг тултал татаж, харуулсан сумт нь 1000 алхмын цаанаас ч хойвнэгт сүлбэнэ. Яа Юанийн үг И юуны чихэнд нэгийг ч алддаггүй хурч байлаа. 1000 жин, 9 жингийн ном. И юун нүд салгалгүй ширтэн. Тэр энд ирсэн нэлт нууцаар сурах гэж. Өмнөх амьдралдаа сурсан зүйл нь цэргийн энгийн гардан тулаанж байсан тул энэ ертөнцид хангалтгүй. Харин одоо бие нь огцом сайжирсан ч арга барил, тулааны техник үгүй бол жинхэнэ тулаанд амархан ялагдана. Ийм сөөр нудрага үнэхээр ховор юм. Тайшин гүрэн хүчээ нууж хадгалаагүй нь гайхалтай. Яа Юан дууга өндөрсгөн. Анхаараарай, одоо үзүүлж өгье. Энэ хөдөлгөөн бар уулнаас буух, шүрмэс бэхжүүлэхэд зориулагдсан. Яа Юан модон багны өмнө зогсож, биеэ ном мэт хотойлгон хөдөлгөөнөө эхлүүлв. Энэ байрлал үнэхээр хачин харагдана. Биеэ яг л ном болгон тулкалдатсан мэт. Харин Яа Юаны баруун нудраг нь бэлхүүс дээр наалдсан, яг номын хөвч дээрх сум шиг байв. Гинт. Яа Юан хөдөллөө. Түүний бие огцом таньж. Бэн. Тэр агшинд И юун Яа Юаны бие дотроос туйлын тод чимээ гарсныг сонслоо. Яа Юан баруун нудрага аян гмит цохилгон гаргаж модон тулгуурыг яг голоор нь онов. Бүүм. Модон тулгуур дэлбэрэн ботров. Үүнийг харсан дайчны бэлтгэлийн ангийнхан нэгэн зэрэг уузгалдав. Яа багш үнэхээр айхтар юм. Ийм бүдүүн тулгуурыг ганц нудрагаар бут цохино гэж. Яа багшийн нудрагч нь төмрөөр хийсэн юм биш үү? Булчинлаг эрс Магдалины үг уралдууж эхэллээ. Энэ нь зүгээр дадгноо биш, жинхэнэ бишрэл байв. Учир нь их зэлүүд нутагт хүчтэй л хүндлэгддэг. Гэвч Яа Юан тэдний үгийг сонсоод царай нь хүйдэрв. Та нар миний нудрагыг л харсан гэж үү? Тэр ёжтой инээгээд үргэжлүүлв. Би өмнө нь хэлсэн. Бар уулнаас буух гэдэг нь шүрмэс бэлтрэх хөдөлгөөн. Модон тулгуурыг буталсан нь миний нудраг хатуугийнх биш, шүрмэсний хүчийг ашигласных. Хүний махан бие өөрөө асар их нууцлаг эрдэнэ агуулдаг. Та нар Тайшин гүрэнд байдаг нэгэн алдарт номын тухай мэдхүү. Түүнийг од харвагч ном гэдэг. Тэр номын хөвч юугаар хийгдсэн гэж бодож байна? Яа Юан ингэж асуухад эрс бие биеэ харцгаав. Од харвагч гэдгийг ч сонсоогүй гэж хөвчийг нь яаж мэдэх вүлээ? Тэнгэрийн хүр хорхон торгоор уу? Домогтлуугийн шүрмсээр үү? Яа Юан талгаас ихсрэв. Үгүй. Тайшин гүрнийг байгуулсан анхны хаан нас барсныхаа дараа өөрийнхөө шүрмсийг таслуулж тэр номын хөвчийг хийлгсэн юм. Энэ үгийг сонсоод бүгд хөшиж орхив. Хүний шүрмсөөр хийсэн номын хөвч. Тийм ээ. Миний сая хийсэн бар уулнаас буух гэдэг хөдөлгөөн бол биеэ ном болгон татаж, ясыг ном, шүрмсийг хөвч болгож, нудрага харвах явдал. Шүрмсний хүчийг төгс ашиглаж чадна гэдэг л энэ хөдөлгөөний гол цум. Тиймээс энэ нь нудраг бэлтгэх биш, шүрмэс бэхжүүлэх арга юм. Та нар анзаарсан уу? Би цохих мөчөд би дотроос мөр гарсан тэр дууг. Бэн. Тэр чимээ яг л момын хөвч сулрах дуу шиг байсан. Бар уулнаас буух гэдэг нь шүрмсөө дахин татаж, түүнийг улам бат бөх, уян хатан болгох явдал. Мянган удаа дагтаж байж, жинхэнэ үр дүнд хүрнэ. Энэ хөдөлгөөнийг өндөр түвшинд эзэмшвэл
Зөвхөн нудраг гаргах агшинд гарсан шүрмсний дуугаар тэнгэрт нисэж буй ганц галуугч айлгаж унгааж чадна. Үүнийг л номноос цочсон галуу унах гэдэг. Харин луу шүрмс бар ясны нудрагд бас нэг хөдөлгөөн бий. Түүнийг луу тэнгэрт дүүлэх гэдэг. Энэ нь яс бэлтгэх хөдөлгөөн. Нудраг гаргах мөчөд бүх яс, үе мөч, зэрэг тэсвч буй мэт дуугарна. Тэр чимээ нь үүлэн цаана аянг хурж буй мэт, гэвч газар буухгүй нүргдэх дуу шиг. Аянг тэнгэрт хурж, ном татхад нисэх галуу унана. Хэрвээ та нар энэ төвшөнд хүрч чадвал, луу шүрмс бар ясны нудрагыг жинхэнэ утгаар нь эзэмшсэн гэж үзнэ. Яа Юаны энэ үгийг сонсоод борчинлог эрснүүд нь бүлтээж орхив. Ийм төвшин. Энэ төвшөнд хүрэх нь хүмүүст боломжтой юу? Яа Юан тэдний царайг хараад баг зэрэг санаа алдав. Би та нараас тэр ориглыг шаардахгүй. Шүрмс бэлтгэхэд хөвчний мэт дуу гардаг болтол яс бэлтгэхэд нудраг гаргах үед яс тесрэх чимээ сонсогдох төдийд л болно. Тэгвэл та нар эгэл цусны 3 дугаар шат аянгад дууд арвч төгсөн гэж үзнэ. Яа Юан ингэж сургаж байх хооронд и юуны цус буцалж байла. Аянг тэнгэрт хурж ном татхад нисэх галуу унана. Би энэ төвшөнд хүрч чадах болов. Яа Юан өмнө нь нэг хот ч сольж болшгүй гэж хэлсэн нь зүгээр ч нэг үг биш. Их зэлүүд нутагт хот байгуулах гэдэг цусаар баригддаг зүйл. Яан Чинюй ганцхан хотод нүүх гэсэн өгөө шиг шидэхэд л ямар олон ядуу хүмүүс амнасаа үл хайхран түүнийг дэмжснэг бодоход хангарттай. Энэ нудрагыг би заавал сайтар ажиглана. Хэрвээ жинхэнэ эзэмшиж чадвал тай шин гүрний дайчдын шалгаруулалт надад саад болохгүй. Тэгээд ч би тай шин гүрний нэр хүндтэй дайчин болохыг оролдож болох юм. Тэр үед Жиан Сяро эгчиж надтай хамт алдар хүнд хүрдэх болно. И юун аль хэдийн энэ ертөнцид ирсэн тул энд жинхэнэ замаа олохоор шийдсэн байлаа. Тэр насан туршдаа Лиан овгийн энэ жижигхэн суурьнд өлсгөлэн айдастай амьдрахыг огтхон ч хүсэхгүй байв.